Америк нэгдсэн улсын S&P 500 индекс 1-р сараас хойш 2-7 хоног дараалан өсөлтөд гарлаа. Өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улсын Nasdaq индекс 3.4-ээр өссөн томоохон технологийн компаниудын тайлан хүлээлтийг давсантай холбоотой байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тарифыг зөөлрүүлэх хүлээлтийг үүсгэж Хятадаас авч буй зарим нэр төрлийн автомашины дангууд дээр тавьсан тарифыг цуцласан байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын 4-р сарын шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо хүлээлтийг давж 177 мянга төрснээр Америк нэгдсэн улсын зах зээл тогтвортой байлаа. Харин бидний анхаарах ёстой гол зүйл нь 1-р улиралд тус улсын эдийн засаг 0.3%-аар агшсан үзүүлэлтийг үзүүлсэн байна. Харин бүгд найрамдах Хятад улсын хувьд тариф зөөлрүүлнэ гэсэн хүлээлт нь Хансенг индексийг 2.4-ээр өсгөлөө. Хятадын PMI индекс буюу ажилд үржилтийн PMI индекс 49-т хүрч 50-аас бага буюу агшилтын түвшинд гарсан нь өөрөө Хятадын зах зээлийн бас нэгэн эрсдэл болж байна. Иймээс Америк нэгдсэн улс болон Хятадын зах зээлүүд бүгд хүлээлтийн байдалтай арилжаал гэж байна. Хэрэв та мэдээлэлд үндэслэн хариуцлагатай өрөнгө оруулалт хийх хүсвэл бидэнтэй холбогдоорой.